Гэхдээ би нэг хэд хоногийн өмнө нөгөө Абуна Грэммид оролцсон тухай хүмүүс ингээд одоо пост хийгээд янз бүр болоод ах юм аа. Наавчтай ямар төсвийн мөнгө үрж байгаа ш. Хувийнхаа зардлаар ингээд хувийнхаа юмыг хийгээ явж байгаа. Хувийнхаа сошиал медиа дээр ингээд флексэлгүй яад гэдэг пост оруулсан баггүй юу? Тэгсэн хүмүүс чи яг зөндөл комент үлддэг л тэр пост нэлээ явсан юм л та. Тэгээд ганцдаг таньдаг мэддэг улсууд бас ингээд комент үлдээсэн байгаа юм. Би тэгээд тэрийг нуучих ч юм уу устгах хэрэг нь надад байгаа шүү дээ. Чи миний пэйж дээр үлдээж байгаа юм чи. Тэгэл тэрийг мэдэхгүй бас тийм сонирхолтой гэх юм уу, сонирч юм уу, тийм комментууд үлдээсэн байгаа юм л та. За тэрний нэг нь болохоор одоо ингээд абонад хүмүүс хатаархаад гэтэргээд тэгсэн шүү тийм өнгө айстай коммент их давхцсан байна. Тэгээ би болохоор хэлэх гээд байгаа юм санаа нь юу вэ гэхээр үгүй бид нар хатаархалтай маргаад ямар ч хэрэг байхгүй. Эсвэл хатаарх үнтэй маргаад ч юм уу. Тэ нэмэргүй шүү дээ. Яг бол энэ хатаархал гэдэг юм чинь хүний одоо үндсэн зан чанаруудын нэг хүн баярлдаг шиг тэ үндсэн зан сэтгэл хөдлөлүүдийн нэг шүү дээ. Эсвэл хүн гонголдог шиг, хүн ууралдаг шиг. Энтээр сал гарга байхгүй. За яаж одоо зүгээр юунд татаарахгүй вэ гэдгийг л хэдүүлээ одоо контролдох гэдэг юм эсвэл чи одоо ийм юм татаргаад тахтай яад ингэж тэр өнцгөөс нь л яринухаас чи хатаарах хүн байна, чамд хатаарах зам байна гэтэр гэж ярих бол чи ууралд юм байна, чи өөлд юм байна. Тэ одоо мэдхгүй чи нээдэг юм байна гэж ярьж байгаа тийг адилхан болчиход байгаа байхгүй юу? Тэгээд би яг өөрт одоо надад бол ийм зөндөө тохиолддог. Одоо жишээ нь чи нэгэл их бага хэмжээний нэг пэйж ингэж хөгжүүлэлт хийгээл би янз бүрийн л болсон болоог зөндөө пост оруулж байгаа шүү дээ. Тэр үлдээж байгаа комент бол таньдаг мэддэг. Үү түмэн гачин комент байгаа юм чи хүний бүхэл зан чанар тэндээс чи яа шүү дээ. 1000 хуурамч аккаунт байсан ч гэсэн тэрний чи ард хүн л байгаа шүү дээ. Компьютероор бичүүлж байгаа биш шүү дээ чи тийм үү. Тэгээ яг зүгээр хэлэх гээд байгаа санаа маань болохоор жишээ нь намайг би одоо ингэ нэг Оксфордын сургуулийн докторийн хөтөлбөр тэнцлээ. Одоо юм Оксфордын докторт тэнд Монголоос тэнцсэн одоо 3 дахь монгол хүн боллоо гэдэргээд ингээ пост оруулж байгаа байхгүй юу. Тэгэхэд тэнд ингээд баярлсан шигээ хатаархсан комент зөндөх байгаа байхгүй юу. Ерөөсөө тэнд ингээ л илтвэтлээ юм ерөөсөө бодоогүй тий. Уул нь зүгээр миний бодлоор бол нэг монгол хүн Оксфордын зэргийн ийм том сургуульд докторийн төвшин тэнцэж байгаа гэдэг бол одоо их сайхан. Одоо чи миний оронд өөр хүн байсан ч гэсэн би бол хараад баярлаж хүлээж авахар ийм мэдээ гэж би зүгээр дотроо бодж байгаа юм л да. Тэгэхэд бол маш их хатаархсан хүмүүс өдр орж ирж ингээд бүр ил цагаан байж чадж байгаа. Тэгээ шалтгаан мангар шалтгаан байгаа шүү дээ. Ийм хачин царайтай юм тэнцээд байхтай ийм хүнүүдээ за арайчтэй тий за Оксфорд Харвард ч гэдэг ингээд юм солиотой юм ингээд цаашаа явчихж байгаа юм тий. Зүгээр тэрэн дотор нь яг би зүгээр саавгуудад трак гэдэг хийж үзэхэд бол тий нэг Европын нэг болсон боллоогүй сургууль сурдаг манай одоо ананер тий одоо манай бүсгүүчүүд эдэр бол үнэхээр сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байгаа юм л да. Ирчүүд нь ирэх биш хэрэгтэй хүн болохоор ингээд цаанаа нэг одоо баярлсан ч бай, дургуутсан ч бай те тэрийг илэрхийлж ингэж коммент бичээг баг. Тэгэхээр одоо нэг иймэрхүү эрг сайн мэдэн дээр ч гэсэн хатаархал янз бүр юм гарч ирдэг. Буюу хатаархал гэдэг хүний одоо нэг юм зан чанар хүний уугуул сэтгэл хөдлөлийн нэг зүйлтэй бол хэдүүлээ маргаж бүтгэлцээд хэрэггүй юм баа л гэсэн иймэрхүү санаа хэлэх гэж байгаа юм те. Түрүүний хэлдэг шиг харин юун дээр хатаархаж байгаа, юун дээр маргаж байгаа, юун дээр баярлж байгаа гэдэг л юм ярнөхөөс биш. Ярина шүү дээ. Тэр үтэл янз бүрийн эрх ашиг хөндөж байгаа хүмүүс ч гэсэн гарч ирээл тэр эрх ашигын үднэс ч гэсэн зөндөө бичдэг те. Яг энэ төвхтэй л доо одоо ингээд хүн миний тухай гэдэг юм янз бүрийн юм ярьж хэлээд байгааг зүгээр өнгөрөөнө гэдэг бол төвхтэй. Гэхдээ л одоо хэдүүлээ тэхгүй бол нөгөө сэтгэлийн амар амгалан гэдэг юмд бол байж орж чадахгүй шүү л гэдгийг л хэлэх гээд байгаа шүү те.